Баруун бүсийн Эрдэм оюуны их өргөө болсон түүх сургуулийн 80 жилийн баяр удахгүй болох гэж байна. Хөдөөчхөн Теоркомос үүсэлтэй тус сургуулийн сургалтын байгуулга нь олон түүхэн үйл явдлуудаас бүрдсэн сайхан сургууль бол баруун бүсд бол байд юм а. 1994 онд Хөдөөчхөн техникум, Хөдөөчхөн эрдэм шинжилгээний хүрээлэн хоёр нийлж Хөдөөчхөн эрдэм шинжилгээ сургалтын байгууллага болж өргөжин хөгжсөн түүхтэй. Мөн түүнчлэн 1997-оос 2011 он хүртэл Хөдөөчхөн их сургуулийн Алтан бүсийн салбар сургууль болон өргөжиж өнөөдрийн тухайн сургуулийн хөгжлийн бас нэг томоохон алхам нь болж ирсэн юм а. Тухайн үед газар тариалангийн тэнхим биш томоохон тэнхим 10 агроном мэргэжилтэй эрдэм шинжилгээний ажилтнууд бүрдүүлж тухайн бүсийнхэн олон тарим дургамлуудын сорт, сорилт, нутагшуулах, үржүүлэх чиглэлээр судалгааны ажлуудыг гүйцэтгэж баруун бүсийн газар тариалангийн шинжилгээ ухааныг онлын үндэстэй хөгжүүлэхэд бол ихээхэн хувь нэмэр оруулсан сайхан амжилттай ажиллаж байсан түүхийг би бас дуртахад таатай байна. Миний хувьд бол 1993 оноос 2010 он хүртэл тус сургуульд эрдэм шинжилгээний ажилтан багшаар ажиллаж байсан. Одоо Хөдөөчхөн их сургуулийн агрологийн сургуульд багшийн ажилтаа. За ингээд тухайн түүхт сургуулийнхаа 80 жилийн ойд зориулж Монгол Улсын зөвлөх агроном доктор дэд профессор Ханцрангийнхаа хамт тус сургуулийнхаа оюутан сурагчид эрдэм шинжилгээний ажилтнуудыг цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь чухал хэрэгслүүр болох ургамлын үржүүлэхийн лабораторийг санаачтан байгуулж тус сургуулийнхаа түүхтэй бэлэг барьж байгаа юм а.